Өглөөний мэндийг өргөзөгчтэй ажлын төлбөрийн баасан гарагийн дугаар эхлэх гэж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэнд хөрөнгөний зах зээл, технологи, спортын салбартай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг хүргэх болно. Бидэнтэй хамтаагаарай. Хүмүүзэгчтэй тэгэхээр хөл бөмбөгийн үнэнч фанатуудын 4 жилийн турш тэсэн ядан хүлээсэн FIFA буюу хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээний 2026-ны тоглолтууд албан ёсоор эхэлж хөшгөө нээсэн байна. Тэгэхээр өнгөрсөн шөнө 3 цагт хамгийн анхны тоглолт Өмнөд Африк болон Мексикийн хооронд болсон байгаа. Тэгэхээр энэ удаагийн дэлхийн аврах шалгаруулалт тэмцээн Америк нэгдсэн улс, Канада, Мексик гэсэн 3 улсын 16 хотод зэрэг зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Мөн хөл бөмбөгийн дугуйнд анх удаа 48 улсын шигшээ баг дэлхийн аваргын алтан цомын төлөө өрсөлдөж байгаа гэдгээрээ бас нэг онцлогтой болж байна. Өмнө нь бол 32 байдаг байсан. Тэгэхээр энэ бол ингээд тоо бол нэмэгдэж орж ирж байгаа. Тэгэхээр ингээд тэр хэрэг өрсөлдөө нэмэгдэж байгаа байх. Тэгэхээр Нёгоос асуухад өнгөрсөн шөнийн тоглолтоо хамгийн ихний нээлтийн тоглолтоо үзэж амжуу. Тоглолтын үр дүнгууд ямар байна? Бас Нёгийн хувьд аль багийн фэн вэ? Тэгэхээр шууд бол үзэж амжсангүй. Тэгээд ямар ч гэсэн өглөө босоод нөхөө тоглолтын үр дүнг харлаа. Мэдээж Мексик зохион байгуулагч орн бол хамгийн ихний тоглолтыг хийдэг. Ингээ 2-0-оор бол хоцсон ийм үр дүн гарсан. Гэхдээ нэг сонирхолтой зүйл болсон нь юу юм гэхээр нээлтийн тоглолтод хамгийн олон улаан хуудас авсан ийм рекордыг бол тогтоосон ийм тоглолт боллоо. Мэдээж тоглолтын төгсгөл рүү бол тоглолт нь маш ширүүлсэн. Ингэснээр бол Мексик бол хамгийн ихний хожлыг авснараа хэсгээд хэрэгүүлээд эхэлж байна гэсэн үг. Энэ удаагийн дэлхийн аврах шалгаруулахын тэмцээний үндсэн сонирхолтой зүйлүүд нь юу юм гэхээр дөрмөс мажга хэлж 48 баг болж өргөгдсөн байгаа тийм. Тэгэхээр 1984 оноос санагдж байна 32 багтай болж ер нь бол явж байгаа дэлхийн аварга маань энэ жилээс ингээд 48 багтай болж байгаа буюу ер нь бол ингээд тоогоо нэмээ яваад байгаа гэж ойлгож байна. Хамгийн анхны дэлхийн аварга бол ойролцоогоор 8 орчим багтай 8 багтаагаар эхэлжсэн. За ингээд 16 болоо 32 болоод. Тэгээ яг энэ хөл бөмбөгийн яг энэ тэмцээнүүд дээр бол бас нэг сонирхолтой зүйл нь юу гэдэг юм гэхээр 32 багийн формат бол маш таарч тохирдог гэж үздэг. Гэсэдий чинь удаагийнх дээр бол 48 болгож байгаа нь бол илүү нөгөө оролцогч багуудаас дараагийн хасагдах шат руу шалгарах тэрхүү боломжийг бол нэмсэн ийм үйл явц болж байгаа. За тэгэхээр ер нь бол ингэж л ойлгох хэрэгтэй. 24 баг гэдэг ийм хоёр хэсэг болоод энэчнээсээ бол 4 багтай хэсгээс 3 баг цаашаа шалгарах буюу эхний хоёр бол мэдээж хожлынхаа тоогоор гарна. За 3 дээр байдаг багуудын хувьд бол илүү оруулсан гоолын зөрөөч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлсээрээ бол ялгарч ордгоор бол онцлогтой. За ер нь бол Европын аврах шалгаруулах тэмцээн бол яг энэ зарчмаар явагддаг. Тэгэхээр энэ талаасаа бол нэлээд сонирхолтой болж орж ирж байгаа. За мэдээж энийг бол энэ удаагийн хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээний хамгийн бас сонирхолтой зүйл нь юу юм гэхээр 3 улсад зохиогдож байгаа гэдгээрээ илүү онцлог болж байгаа. За энэ бол цаашдаа бол ерөнхийдөө нэг ийм стандарт тогтж байгаа буюу дангаараа нэг улс ерөнхийдөө энэ тэмцээнийг зохион байгуулахаас бус олон улс зохион байгуулдаг гэдэг ийм формат руу шилжиж байгаагаараа бол 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн бол маш сонирхолтойгоор эхэлж байна гэж харж байна. За миний хувьд бол Нидерланд улсыг бол дэмжиж үзнэ гэж бодож байна. Тэгэхээр улбар шаруудын үнж фанат болж таарах нь. Тэгэхээр үүнтэй холбогдуулан бас манай Анридын зүгээс нэгэн гоё мэдээг дуулгахад бэлэн болсон байна. Юу вэ гэхээр манай Анридын хувьд оны эхнээс ахуулаад Анрид Games гэсэн төслийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор тархин 5 минутанд амрах боломжтой. За ялангуяа офисын суугаа ажилтнад зориулсан. За ер нь хэн бүхэнд зориулсан маш амархан юм тоглоомуудыг танилцуулсаар байгаа. За үүний хамгийн дараагийнх нь бол яг энэ дэлхийн аврах шалгаруулах тэмцээнтэй зэрэгцэн Монголын фанатуудад зориулсан юм таамаглалын шин тоглоомыг бид гаргаж ирээд байна. Тэгэхээр яг арын дэлгэцээр бид гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр энэ бол Unreal League гэж нэрлэж байгаа. За тэгэхээр бид яг нэвтрүүлэг эхлэхээс өмнө аль хэдийн бэлдээд нэвтрэх эрхээ бол оруулсан байгаа. Тэгэхээр Unreal Games гэж ороод за slash хийгээд буюу дашуу зураас хийгээд League гэж орж болно. Эсвэл Unreal Games гэж ороод хамгийн ихэнд тоглолтуудыг таамаглал гэсэн яг дэлхийн аварга 2026 зориулсан ийм цонх гарч ирж байгаа. За тэгэхээр хоёулаа яг Neo дээр туршилт гэж үзье. За ямар ч байсан ингээд эхлүүлээ. За тэнгууд аль хэдийн орцсон байгаа гэсэн үг. Одоо жишээлбэл хамгийн дөрөн бол маш энгийн. Та хамгийн эхлээд ороход өөрийнх нь ингээд шигшээ багийн ингээд тугууд гарч ирнэ. За үүнээс бол та өөрийнхөө
дэмждэг Нидерландын одоо багийг сонгоод тэгээд өөрийнхөө яг гисэн яг тухайн багийн сүлжтэй юм байжийг авах юм байна. За тэгээ үргэлжлүүлээд яах вэ гэхээр одоо тоглолт бүрийн цаг эхлэх хүртэлх хугацаанд таамаглалууд ингээ гараад ирнэ. Жишээлбэл одоо яг эфир дуусахтай зэрэгцээд 10 цагт Солонгос болон Чехийн баг хоорондоо тоглох гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо жишээлбэл шууд ингээд юугаа оруулж болно гэсэн тэнцэх юм уу аль эсвэл оноогоор юм уу. За хэрвээ аль багийн хожуулт байх вэ гэдгийг зөв таах юм бол. За жишээлбэл би одоо Өмнөд Солонгосыг одоо Аз баг учраас Чехийг бодвол дэмжиж जैन. Тэгэхээр Өмнөд Солонгосыг одоо хожно гэж бодох юм бол та нэмэх 3 оноо. За хэрвээ 2-1-ийн харьцаатай эсвэл 2-1-ийн харьцаатай эсвэл 3-1-ийн харьцаатай хожно гэж оноог нь таах юм бол нэмэлт 5 оноо буюу хүн ер нь дээд талдаа тухайн тоглогчдын дээд талдаа яг 8 оноо авах боломжтой. За тэгээ энэ бүгд маань яах юм бэ гэхээр ерөөсөө л одоо комьюнитидээ өөрийгөө гайхуулах. За би миний таамаглал зөв байлаа гэдгийг бол одоо сошиалд шеэрлэх, хуваалцах ийм зорилготой байгаа. Тэгэхээр яг бас өнөөдөр сахуулаад энийг бас тоолж үзхийг зөвлөе. Тэгээд үзэгчдэд бас нэг зүйлийг анхааруулж хэлэхэд энэ бол яг мөрөдөө тоглоомын төрөл ерөөсөө биш. Зөвхөн яг цэвэр зугаа цэнгэлийн зорилготой. За зөвхөн оноо эсвэл одоо хожлыг таахад зориулсан одоо ийм тоглоом юм байна. Тэгэхээр уучлаарай. Урд нь одоо юу гэдэг те дандаа сонин дээр ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар ийм хэвлэлт материал дээр яг энэхүү одоо таавруудыг хийдэг байсан бол одоо ингээд онлайн руу шилжсэн. За тэр нь илүү одоо нөгөө лиг үүсгэж байгаа буюу одоо группээр нэг болох. За магадгүй одоо надтай адилхан Нидерландыг дэмжиж байгаа одоо монголчууд бол нийлээд нэг групп болж байгаа жишээтэй. Эсвэл бол бүр ингээд багаараа одоо ажлынхан дундаа одоо лиг үүсгэх. За тэрний дундаа болохоор яг одоо өөрийнхөө таасан одоо тэрхүү одоо оноонуудаараа одоо жагсаалт үүсээд явж байгаа нь бол энэ одоо ажлын одоо хүмүүсийн дунд бол маш сонирхолтой юм одоо шин зүйл бий болсон байна гэж харагдаж байна. Тэгэхээр миний хувьд бол яг энэ фантази ч гэдэг юм уу одоо яг энэ спортын тааврын төрлөөр бол одоо тоглож мэднэ. Гэхдээ яг одоо ингээ бидний өөрсдийн платформ дээр бас ашиглаад хоорондоо дундаа энэ хүү сонирхолтой лигийг үүсгээд явах нь бол одоо маш одоо гоё зүйл санагдаж байна. Тэгэхээр энийг бол гар утсуулан компьютерийн аль алин дээр тоглох боломжтой веб платформ учраас ямар нэгэн байдлаар татаж авах ямар шаардлагагүй. Тэгээ яг Нёгийн хэлдэгчлэн сая ингээд найзууд дундаа тий найзууд дотор ч гэсэн маш олон өөр багийн одоо фанатууд байгаа. Тэгэхээр одоо спортын нэг гайхалтай юм нэг бол маш сайн гоё нөхөрлөгийг бий болгоод байгаа. Үгүй бол яг сайн байсан одоо сайн найзтайгаа хүртэл муудалцах хэмжээнд хүргэдэг ийм одоо гайхалтай төрөл шүү дээ. Тэгэхээр яг өөрийн гэсэн хувийн ийм өрөөг үүсгэж бол буюу одоо хувийн лигийг үүсгэж болно 11 хүртэлх гишүүнтэй. За тэгээд тэрэндээ одоо хүмүүсийн одоо найзуудаа эсвэл ажлын газрынхаа урих байдлаар ч юм уу аль эсвэл тухайн одоо хувийн лигт одоо илэх гэдэг ч юм уу ийм байдлаар явж болно. За бас нэг гоё мэдээ нь юу вэ гэхээр манай хамтран ажиллагч дэмжигч байгууллагууд гэж байгаа. Мэдээж манай Андрестай хамтран ажилладаг. Тэгэхээр тэд ингээд тодорхой хэмжээний хөөрхөн ийм одоо шагналтай. Одоо энэ жишээлбэл одоо Солонгос болон Чехийн одоо тоглолтын дээр ингэж одоо нарийн ингэж таах юм бол ингэнэ гэдэг ч юм уу ийм хөнгөн хөөрхөн шагналтай бас ингээд баг зэрэг өрсөлдөөн бий болох үз яг ийм одоо тусгай ийм лигүүд бас үүсээд явах учраас та бүхэн манай Unread Games-ийн Facebook болон Instagram хуудастай ойр байгаад мэдээлэлтэй ойр байгаарай гэж хүсье. За тэгэхээр ер нь бол Unread Games-ийн дараагийн хэрэгжүүлж гаргаж ирж байгаа дэлхийн аврагтай яг зэрэгцүүлэн гаргаж ирж байгаа тоглоомын тухайд ярихад бол юм байна. Тэгэхээр мэдээж энэ жилийн дэлхийн авраг маш сонирхолтой, онцлогтой, олон онцлогтой байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бас гоё сонирхолтой тоо баримтуудаас хуваалцуулав да. За тэгэхээр за энэ жил бол түрүүнд дурдсанчлан яг 48 баг оролцож байгаагаар бол нэлийн онцлог буюу за 104 тоглолт болж нэмэгдэж байгаа. Түүхэнд анх удаа ийм олон тоглолтууд бол гарч байгаа. За тэгээд бас мөн 3 улс зохион байгуулж байгаа бөгөөд за Канада улсын хувьд бол анх удаа түүхэндээ бол эрэгтэйчүүдийн дэлхийн аврах шалралт тэмцээнийг бол зохиож байгаа. Ийм бас онцлогтой байгаад байна. За тэгэхээр FIFA бол энэхүү тэмцээнээс 11 тэрбум ам.долларын орлогыг бол олох төлөвлөгөөтэй байгаа бол за 3 улсын ерөөдөө зохион байгуулалтын нийт зардал нь 20 тэрбум ам.долларыг давна гэсэн тооцоолол бас гарч байгаа юм байна. За газар зүйн хаалгадал байдлын хувьд бол тэмцээний одоо хотуудын хоорондох зай бол маш хол байгаа. За одоо жишээ нь хамгийн хол нь бол за Ванкувер болон Miami хотууд хоорондоо 4500 км-ийн зайтай. Тэгэхээр одоо жишээ нь наадам одоо хэдүүлэх хөдөө маш их явдаг шүү дээ. Тэгэхээр Улаанбаатараас Хөвсгөл яваад буцаж ирээ дахиж яваад буцаж ирснээс хол зайг тоолохоор болчиход байна л та тий. За
За тэгэхээр мөн одоо 104 тоглолтын 78-ыг нь бол Америк нэгдсэн улс дангаараа зохион байгуулаад за одоо үлдсэний 13-13-аар нь бол Канада, Мексик улсууд бол хуван хүлээн авч бол байна. За мөн одоо онцлог болж байгаа нь Лионел Месси, за Кристиано Роналдо зэрэг одоо томоохон тоглогч нарын 6 дахь дэлхийн аврагчлалтад бол оролцож байгаа юм түүхэн дээд амжилт бол болж байна. За мөн эдгээрийг бас last dance гэж хэлж байна те. Тэгэхээр энэ бол нэлийн онцлогтой бол байгаад байна. За аялал жуулчлалын хувьд судалгаагаар тэмцээний үеэр 5 сая гаруй жуулчин за 3 улсад ерөөхдөө зочлох ийм төлөвлөлтөй байна. За тэгээд тухайн улсууд эдийн засгт олон тэрбум $, нэмэлт орлого бол оруулах урьдчилсан тооцоо бас гаргаад байгаа юм байна. За тэгэхээр хамгийн сүүлд нь бол хэвлэл мэдээллийн хамрах хүрээний хувьд бол за тэмцээний дэлхийд даяар нийт 5 тэрбум гаруй хүн одоо телевиз болон стриминг сувгуудаар үзэх төлөвтэй байгаа нь за бас спортын түүхэнд хамгийн олон үзэх ийм үзэгчтэй үйл явдал болох боломжтой гэдгийг бас тооцоолоод гаргасан байгаа юм байна. Тэгэхээр бас нэг онцлог нь Америкийн нэгдсэн улсад одоо яг зохион байгуулж байгаа гэдэг утгаараа Америк гэдэг утгаараа entertainment байдал бол угаасаа маш өндөр байх нь ойлгомжтой. Тэгээд яг аврах шалруу тэмцээний хаалтыг бол Америкийн нэгдсэн улс яг Нью Жерси мужид болохоор байгаа. Тэгээд үүний тохиолдол бас тэмцээний түүхэнд анх удаа яг Америкийн нэгдсэн улсын алдарт нөө Супер Боул гэдэг тэмцээн байдаг те. Тэгэхээр Супер Боулын дата ийм финалийн шоуг төлөвлөсөн байгаа гэдгийг бол зохион байгуулалтын зүгээс мэдэгдээд байгаа юм. Тэгээд одоогоор бол тус шоунд Мадонна, за Шакира, за өнөөс болгосон BTS хамтлаг зэрэг хамтлагууд бол үзүүлбэрөө үзүүлэхээр бол төлөвлөсөн байгаа юм байна. Гэх мэтчлэн тэгээд та хоёр маань бас нөгөө маскотыг харж амжсан байгаа юу? Нэр маскотын дээр яг юу байсан бэ? Тийм, Канадын хувьд бол яг хандгай байсан Maple гэдэг нэртэй. За Мексикийн хувьд Zayu гэдэг нэртэй Jaguar буюу Mervis. За Америкийн нэгдсэн улсыг төлөөлөх нь бол Clutch нэртэй бүргэд гэдэг ийм гурван амьтан байгаа юм байлээ. Тэгэхээр үзэгчид маань та бүхэн яг энэ жилийн дэлхийн аварга маш олон одоо сонирхолтой баримтуудаар дүүрэн байгаа учраас өөрсдөө бас гоё нэмж судлаарай гэж зөвлөхөөр байна. За тэгээд үүний зэрэгцээ ер нь дараагийн асуултыг нягаас асуумаар ер нь одоо энэ дэлхийн аваргын дайтай одоо ийм том тэмцээнүүд за үүнтэй холбогдох хөрөнгөний зах зээлийн хөдөлгөөнүүд ер нь ямар байдаг юм бэ? Тийм. Тэгэхээр ер нь бол яг энэ бол одоо маш олон хүний анхаарал төвлөрсөн байгаа учраас яалтчгүй хөрөнгөний зах зээлд бол нөлөөлдөг гэж үздэг. За ингээд бүгдээ яг эргээд түүхээс харах юм бол нийтдээ 1950 оноос хойш 2010 оны дэлхийн аварга хүртэл ерөнхийдөө энэ хугацаанд бол Америкийн нэгдсэн улсын хөрөнгөний зах зээл бол 2.6%-аар унжилсан гэдэг мэдээлэл. За эргээд одоо энэ одоо юу гэдэг хүндрэлтний яг ингээд баяр баясгалыг авчирж байгаа боловч хөрөнгөний зах зээл дээр бол эсрэгээр одоо ийм нөхцөлийг бол бүрдүүлдэг гэдэг нь бол судалгаагаар гарсан байна. За үүнээс гадна хамгийн ойрхон болсон 2022 оны одоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй харьцуулж харахад бол S&P 500 индекс тухайн үед бол 5.4%-аар унсан ийм нөхцөлтэй байгаа. За тэгээ энийг юутай холбож тайлбарлаж байгаа юм гэхээр хүмүүс илүү их сэтгэл хөдлөлтөй болж эхэлдэг гинэ. Тэгэд сэтгэл хөдлөлтөй байхаараа хожигдол амсах юм бол тэр өөрөө одоо маш том одоо унах одоо энэ нөхцөлийг бүрдүүлж идэг. За хожиход бол эргээд би худалдаж авъяач гэдэг юм эсвэл бол үн өсөх одоо тийм нөлөөл гардггүй гэдгээр маш онцлогтой байна. Тэгэхээр энэ бол 50 оноос хойшоо хийгдсэн одоо яг тоон датан дээр тулгуурсан судалгаа учраас бол яг ийм нөхцөл бол гардаг нь бол тодорхой байх нь. Тэгэхээр мэдээж хөрөнгөний зах зээл дээр бас анхаарлаа хандуулж байгаа одоо хүмүүсийн хувьд бол яг энэ мэдээлэл бол бас нэлээд чухал болж байна гэсэн үг. Яагаад тэгэхээр хөрөнгөний зах зээл бол олон жилийн дундаж олон одоо зүйлийн түүхэн дээр гарсан тоон датанд илүү одоо ирээдүйд зах зээлийг тэргүүлэх ийм боломж бий болдог бүрдчихэд учраас энэ бол одоо нэг талаараа бол маш одоо ийм одоо чухал мэдээлэл болж хувирсан гэсэн үг. За энийг бол behavioral finance зүгээс тайлбарлахад бол loss aversion гэдэг одоо буюу алдагдлаас эмэх хандлага гэдэг одоо ийм одоо дүр зураг бол харагддаг гэдгийг бол тайлбарсан. За үүнээс гадна Deutsche Bank-наас бас зарим нэгэн одоо тодорхой салбаруудыг бас онцолж байна л да. Түрүүн бас Судаамд дурдж чинь 104 тоглолт болсон буюу одоо өмнөхөөс 40 орчим тоглолтоор илүү тоглолт одоо болно. За ингээд хоногийн хугацаа бас энийгээ дагаад уртсаж байгаа. Урд нь бол 30-аас 32 хоногт дэлхийн аварга дуустдаг гэсэн бол одоо 39 хоног. Тэгэхээр энэ өөрөө яг аялал жуулчлалын салбарт бол илүү давамгай нөлөөллийг өгнө гэж бол тайлбарсан. За энэ дээр бол мэдээж бидний маш сайн мэддэг Airbnb компани бол маш их одоо дүүргэлттэй байгаа буюу энийгээ даахсан бол ашиг орлогын тайлан бол сайн гарах одоо ийм хандлагатай байна. За үүнээс гадна бас мэдээж одоо зочлох үйлчилгээ гэж байгаа тийм. Тэгэхээр энд бол бүх одоо салбарууд нь ерөнхийдөө нийлээд орчиж байгаа. Энэ салбарууд бол хотелч гэдэг юм уу эсвэл катерингээр үйлчилдэг одоо байгууллагууд тийм хоол хүнсний за тэр дундаа бол түргүү хоолны сүлжээ бол маш эрчимжнэ гэж үзэж байна. За бас нэгэн сонирхолтой
салбар байгаа. За энэ юу юм гэхээр спорт бооцот компаниуд байдаг. За энэ бол одоо DraftKings гэдэг одоо хамгийн том одоо байгууллага байгаа. Тэгэхээр DraftKings-ийн хувьд бол одоо хүлээгдэж байгаа ашиг орлого бол маш өндөр болсон болох учраас мэдээж одоо төрүүлээд бас энэ хүү компани бас хувьцааны үн бол өссөн ийм нөхцлүүд бас харагдаж байна. За MGM Research гэдэг юм одоо маш том одоо бооцооны вебсайтууд, компаниуд байдаг. Тэгэхээр эдгээр компаниуд дээр бол томоохон өсөлтүүд орно гэж бол Deutsche Bank бол дүгнсэн байгаа юм байна. За тэгэхээр маш сонирхолтой юм байна. Ер нь дэлхийн хэмжээнд хамарсан энэ томоохон арга хэмжээ за спорт байна уу, урлаг байна уу те үүний хажуугаар заавал одоо мөнгө санхүү яригдчихэд тэгэхээр ер нь бол одоо хөрөнгөний зах зээлийг сонирхтгүй хүн байсан ч гэсэн энэ тийш анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж бодож байна. За энэ үрээд манай анхаарах хөдөлгөөний хэсэг өндөрлөж байна. Бид төр завсарлаад онцлог зочны хэсгээр үргэлжлэх болно. Ажлын төлбөр маань онцлог зочны хэсгээр үргэлжлүүлж байна. Бид студид яг одоо MMCG компаниг гүйцэтгэх захирал Бом Эрдэнэгийг ураад байна. Танд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр бидний ярилцах сэдэв бол та бүхэн за SMR Asia Pacific 2026 чуулганаас маш амжилттай оролцоод ирсэн байгаа. Буюу одоо танай компани You Are Not Alone гэсэн төсөв шилдэг одоо 3 судалгааны ажлын нэгээрээ шалгарсан юм амжилт үзүүлсэн маань бас үүнд нь баяр хүргэх зүйтэй байх. Тэгээд үргэлжлүүлэн асуухад энэ төсөл нь ер нь олон улсын шүүгчдээс өндөр үнэлгээ авч одоо ийм шилдэг 3 одоо судалгааны ажлын нэгээр шалгарсан байгаа. Тэгэхээр ер нь энэ судалгааны талаар ерөнхий мэдээллийг өгвөл энэ судалгаа бас өөрөө нийгмийн өөрчлөлтөд ер нь хэрхэн гүүр болж одоо яаж хэрэгжихээр байгаа вэ? За яг хоо ерөнхийдөө ингээд нэг талаас нь харахад бол энэ маань ингээд нэг судалгааны ажил одоо Аз номхон талын одоо тийм том чуулганд очиод нэг юм шилдэг 3 бүтээлийн нэг болчихж байгаа нэг юм үйл явдал юм шиг боловч энэ маань бид бүгдийн яг 24 жилийн одоо Монголын зах зээлийн судалгаа, бизнесийн судалгааг олон улсын одоо глобал стандартын түвшинд зах зээл хэрэглэгчээ ойлгож бизнес стратеги одоо төлөвлөдөг болох тэр чадамжийг одоо үндэсний хэмжээнд бүтээхийн төлөөх одоо үе үеийн судлаачдын маань одоо ингээд хөдөлмөр бүтээл тэгээд яг хуу бид нар өмнө нь бол тэнд очиж одоо тэр гадны дэлхийн том судалгааны акулууд те яаж ажиллаа хийж гин AI-ыг яаж ашиглаж гэх юм ингээд сонсох гэж очдог байсан бол энэ жил бид нар бас юм нэг AI суурьтай нэг ажил, судалгааны ажил, нэг нь бол ийм одоо нийгмийн нөлөөллийн ажил гэж үздэг. Бид нар бол одоо яг хуу PR коммуникацийн ажилч гэдэг юм уу ингэж ярьдаг. Энийг нөгөө хэрэглэгчээ ойлгоод зан төлөвт нь одоо ингээд нөлөөлөх, үзүүлэх байдлаар ингээд хийсэн 2 бүтээлээ явуулсан чинь 124 одоо бүтээл 30 гаруй одоо Азийн орны бүтээл очсон соёлоо нөгөө илтгэхээр сонгогдоод тэгээд тэр You Are Not Alone гэдэг огтыг одоо бэлгийн хүчирхийллээс хамгаалах зан төлөвийн одоо өөрийнхөө сэргийлэх зан төлөвийг нэмэгдүүлэх чиглэлд одоо Save the Children гэдэг байгууллагатай бас Viral гэдэг Creative Agency-тэй хамтарч хийсэн ажил маань Аз номхон далайн одоо тэр шилдэг 3 ажлын нэг болсон маань. За бидний хувьд бол өөрийнхөө одоо энэ салбартаа бол одоо Олимпиадт очиод бас нэг хүрээлэн медаль авцсан гэдэг шиг. Тэгтээ яг нь ер нь бол Монголд одоо зах зээлийн судалгааг одоо хийд юм уу, тийм байгууллагч байт юм. Ер нь Монголд идэж одоо хөр тэргээр одоо явж идэг ч юм уу, морь унаа байж идэг. Нэгтлэн чи ийм AI суурьтай ажил бас орж ирж байна. Тэгээ ийм маш өндөр стандартад хийгээд тэгээ тэр нь гол нь яг судалгаа хийнэ гэдэг нь ер нь өөрөө судалгаа хийхдээ гол зорилго нь биш шүү дээ. Тэр судалгаанаас хүний зан төлөвийг ойлгоод хэрэглэгчийн зан төлөвийг ойлгоод тэндээс юм зөв стратеги гаргаад тэр нь үр дүн авчрах. Тэр үр дүн нь нийгэмд болон одоо хэрэглэгчийн одоо авж байгаа туршлага те бараа бүтээгдэхүүн ч юм уу амьдралыг нэг шатаар ахиулахад л чиглэх ёстой. Тэгэхээр тэр үр дүнгийн нөлөөлөл нь бол тэр огтыг яг хүчирхийллээс хамгаалах, бэлгийн хүчирхийллээс хамгаалах чиглэлд бол маш өндөр нөлөөллийг үзүүлсэн байхгүй. Тэгэхээр яг ер нь бол бид нар компаниудыг, засгийн газрыг ер нь альва ажиллаа хийж байгаа хүмүүсийг одоо өөрийнхөө тэр хэрэглэгч юм уу иргэнээс судалж
Тэрэндээ ингээд маш юм нийцэлтэй маягаар зөв бодлогоо гаргах, зөв таниулах, тэгээд үр дүн гаргах чиглэлд судалгаа маш чухал юм шүү гэдгийг л ойлгуулах гэж л одоо 24 жил ажилласан байдیں۔ Тэгээд тэрний минь бас ингээд Аз номхон далайн төвшөнд бас үнэлж одоо бас яг энэ Монголын судалгааны чадвар чансаа энэ дэлхийн хэмжээнд бас ирж байна гэдгийг бас харуулсан сайхан үйл явдал бол. Тэгэхээр мэдээж та бүхэн бас хоёр судалгааны ажил явуулсан гэсэнтэй. Тэгэхээр энэ хоёр судалгааны ажлын нэг болох Z-үеийнхний ер нь сэтгэл хөдлөл, брендийн өгүүлэмжийг хэрхэн одоо хүлээж авдаг талаарх одоо ийм судалгаа байгаа шүү дээ. За нөгөөх нь болохоор тэгээд энэ судалгаа нь болохоор өнөөдрийн яг энэ үеийн одоо Z-үеийн залуучууд хэрхэн одоо энэ контекстыг хүлээж авдیں۔ Тэ. За тэр нь бол одоо бусад үеийнхнаас ямар ялгаатай байгаа талаарх мэдээллийг та бас өгөөч. Яг хоо энэ их гоё сонирхолтой асуултанд баярлалаа. Энэ ер нь бол ингээд жил болгон дэлхийн трендүүд гэж гардаг. За тэрэн дотор ингээд нөгөө Z альфа үеийнхэн зан төлөв нь ямар байна? Энэ хүмүүс ингээд одоо юмыг ойлгож таних байдал нь яаж явдгийг, энэ хүмүүст юу үнд зүйл байна гэдээ ингээд судалдаг. Тэгээ хүмүүс нөө тренд гэдгийг ингээд нэг юм гоё сэдвэр нэг юм сонсож байгаа юм шиг сонсож байгаа бол тэр бол одоо тийм entrepreneur сэтгэлгээгүй хүн гэсэн үг л дээ. Яг жинхэнэ entrepreneur сэтгэлгээтэй хүн бол тренд болгоныг маш одоо овчноор гэж одоо ашиглаж болно те. Ашиглаад өөрийнхөө бараа үйлчилгээ бизнесийг тэрнтэй ингээд уйж тэлэлт хийдэг. Яг уу трендийг сөрж болдог. Гэхдээ маш их зардал, цаг мөнгө хэмндэг. Одоо зарцуулагддаг. Тийм учраас аль болохоор трендийг дагуулах нь чухал. Тэгээ ер нь бол хүн ингээд хүнд юмыг ойлгуулахдаа өөрийнхөө хэлээр яриад байвал нөгөө хүн сонсохыг хүсдэг хэл гэж бас байдаг тийм. Тэгэхээр тэр залуу хүмүүст бид нэр ялангуяа Z үеийнхэнд одоо энэ ажил бол зориулагдсан байсан. Тэгээ энэ залуу үеийнхэнтэй ер нь яг яаж харилцах юм бэ? Энэ хүний үнд зүйл бидний үнд зүйлээс бас өөр байна. Эдний харилцаа бас өөр байна. Амьдралын хэв маяг нь өөр байна. Энийг ойлгож мэдэрч хэрвээ ингээд нөгөө зах зээл дээр ажиллаж чадвал илүү амжилттай байхгүй юу? Тэрнээс биш энэ бол ингээд нэг их маркетингийн төсөв гаргаад их мөнгө зарцуулаад нүдэд идэвхтэй биш. Энэ нөгөө химнэлийг зөв мэдэрч тэр химнэл дотор өөрөө тэр бараа бүтээгдэхүүнээ ч юм уу тэр мессежээ зөв байршуулах асуудал. Эсвэл тэр химнэлд яг зориулсан хэрэгтэй байгаа бараа бүтээгдэхүүн бизнесийн бүтээх асуудал байхгүй юу? Тэгээ ер нь бол ингээд манай Монгол бол яг хэвдээ маш өрсөлдөөн багтай жижигхэн зах зээл шүү дээ. Тэгээ өнөөдөр бол яг эдийн засаг хүндэрж гин, худалдаа авах чадвар унж гин гэл түмэн жаваад зовлон бид нар ярьж байгаа маш хүндрэлээ гэдэл. Гэхдээ яг үнэндээ тэр олон тэрбум хүнтэй хятадын зах зээл, олон сая хүнтэй Солонгосын зах зээл одоо том зах зээлүүд дээр өрсөлдөөн ямар амар түвшинд явагддгийг бид нар мэдэхгүй. Нэг зовлон үзээгүй хүүхдүүд нэг жижигхэн нэг юм эдийн засгийн нэг юм хямралт ингээд хэцүү байна гэж байгаа юм шиг л юм сонсогдож байгаа. Ягаад гэвэл энэ зах зээлийн асуудал болгон өөрөө боломж байдаг. Тань чадах юм бол тэр дотор бол зах зээлийн өсөлтийн орон зай зөндөө байдаг. Ялангуяа манайх шиг ийм хөгжөөгүй, өрсөлдөөн султай зах зээл бол бараг одоо юм хоосон орон зай шиг байхгүй юу? Тэгэхээр яг хуу мэдээж одоо зах зээл хомигдож байгаа, төрөлт багасж байгаа, залуучуудын маань гэрлэлт хойшлж байна. Хүүхд одоо ингээд гаргахаа болж юм шиг тийм үү. Өмнө нь ингээд яг манайхан чи ер нь юм бизнесийг ихтэй жоохон таамаглах маягаар явуулцдаг байхгүй юу? За 30 хүрж байгаа хүн бол одоо тэгин штэ ингэ штэ. Одоо ингээд эхний хүүхэд нь гарсан байна. Тэрэнд нь одоо ингээд тэгинч тийм үү. Байраа авах зээлийн ханган ч гэдэг юм ингээд. Гэтэл дэлхийн одоо сүүлийн юу бол ингээд тухайн тэр generation гэж ярьж байгаа шүү дээ тий 30 хүртэлх нас гэдэг юм уу 30-аас 45 нас гэдэг юм уу энэ generation-ийн нөгөө амьдралын хэв маяг одоо тэр өмнөх одоо бидний мэддгээс бүр эрс өөр болчиход байгаа байхгүй. Одоо жишээлбэл хүмүүс ингээд X бөмрүүд гэл ингээл эднэр ч одоо амьд юм уу гэдэг амьдаар барахгүй нөгөөдөө ч хүч өгөхөө байсан шүү дээ тий. Одоо ингээд дундаж наслалт нь бүр их хойшлоод тэгээд тэд чинь хамгийн мөнгөтэй. Тийм учраас бид нар тэр хүмүүсийг одоо зөвхөн хөшөө хүмүүс гэж харах биш. Ирээдүйд тэр хүмүүст бид нар ямар сервисийг үзүүлэх юм бэ? Одоо ах хамтын хувийн асрамжийн газрыг байгуулж ирэх цаг нь болсон юм шүү ч гэдэг юм уу. Эсвэл бол
Зэд үеийнхэн бол одоо ингээд харахаар жишээлбэл хүүхд төрүүлэхэ болцсон мөртлөө нохоо муур маш их дижидэг болсон байна гинэ. Манайд ч гэсэн тэр сандлага их өндөр болчихно тий. Тэгэхээр ингээ одоо бид нар жишээлбэл хүүхдэд нь зориулж одоо бизнес одоо бүтээгдэхүүн сэддэг байсан бол одоо тэдний нохоо морин зориулсан сервисийг хийж эхлэх ёстой ч гэдэг юм тий. Тэгэхээр ингээ хүн ингээд нэг юм юмд тулчгаараа ингээ бүх юм дуусчлаа штэ гэж бодох ш. Юм хизээш дуустдаг. Юм зөв хувьсдаг. Тэр хувьсэл дээр бид нар бизнесээ ингээ зөв хувиргаж оршиж чадвал тэр бол одоо жинхэнэ энтерпренер сэтгэлгээ байхгүй юу. Тэгээ тэр бол нэлээд тийм гоё мэргэжлийн хандлага гэсэн. Тэгэхээр ярилцлагаа төгсгөлд асуухад одоо яг Аз намхан далайн бүсийн 34 улсын 126 бүтээлээс ингээд та бүхэн хоёр судалгаа явуулаад нэг нь юм өндөр амжилт үзүүлсэн юм амжилттай байгаа. Тэгэхээр яг та бүхний энэхүү оролцоо яг энэ амжилт нь яг за Монголын одоо энэ дата аналитик судалгааны салбарын одоо хөгжил за олон улсын түвшиндээ мөр зэрэгцэн алхаж байгаа гэдгийг бас нэг тод илрэл болж чадах уу? Ер нь яг та бүхний энэ оролцоо яг одоо ямар төвшинх болох вэ? За ер нь бол тэгсэн л гэсэн үг л дээ. Тэр бол ингээд Япон одоо Солонгос, Австралийн үндэсний том судалгааны компаниуд байдаг. Том дэлхийн судалгааны компани Азийн салбаруудын одоо Coca-Cola ч гэдэг юм уу, Procter & Gamble гэл ингээл одоо том брэндүүдтэй ингээ хамтарч ажиллаж байгаа. Тэгээ тэн дээр ямар хэрэглэгчээс ойлгох чиглэлд ямар одоо дэвшил гаргав. Тэгээ тэн дээрээ суурьж маркетингийн ямар стратегийг оновчтой гаргав гэл ингээл тэрүүгээр уралддаг тийм уралдаан байхгүй юу? Судалгааны эйженсинуудын. Тэгээ тэнд ингээд нөгөө тэр том компаниудын дунд ингээ Монголын судалгаа зах зээл хэрэглэгчээ ч юм уу ингээ зан төлөвийг ойлгоод өөрчлөхөд нөлөөлөл үзүүлсэн ажил шилдэг 3 ажлын нэгээр болно гэдэг бол үнэхээр бага зүйл биш байхгүй юу. Тэгээд дээр нь яг маш их гоё зүйл бол манай компани сүүлийн 2 жил гадны одоо девелоперуудтай хамтруулаад одоо яг ийм зах зээл энэ тоон дата их хөгжлийг ийм анализ хийдэг өөрсдийн AI аналитик төлөвийг хөгжүүлсэн. Тэгээ тэр нөгөө залуучуудыг ойлгох бүтээлмэн тэр AI суурьтай ажил байхгүй. Тэгээ тэр ажил нь манай ингээд бас яг энэ Азийн төвшөнд нэг одоо тэр дэлхийн одоо AI-ийн хөгжилтэй нэг төвшөнд яг ингээд бид нар бас агентик юм аналитик модель хөгжүүлээд орж байгаа нь. Өөрөө яг одоо бид нар бол өмнө нэлээд хоцорч явдаг байсан бол одоо яг нэг шатанд алхаж байгаа гэдэг юм мэдрэмжийг авсан их сайхан үйл явдал боллоо. Тэгэхээр 24 жилийн тогт MMCG компанид дахин амжилт хүсье. Та бүхний одоо хийж байгаа судалгаанд үндэслэн манай Монголын дотоодын бизнесүүд бас дараагийн одоо хөрвөх тэр хувьсах тэр чадвар олж аавна гэдэгт итгэлтэй байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж ярьсан танд маш их баярлалаа. Тэнгэр телевизийн хамт олон танартай бас баярлалаа. Тэгээд Тэнгэрлэг Монголын одоо бас нарт түмэндээ одоо ирж байгаа баяр наадам өргөн дэлгэр сайхан болох эрүүл тавья. Баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ тоо удахгүй бид макро эдийн засгийн сэдвээр үргэлжлэх болно. Макро эдийн засгийн сэдвүүдээр үргэлжлүүлж байна. Тэгэхээр бидний хамгийн ихэнд онцлох сэдв бол Америк нэгдсэн улсын 5 дугаар сарын инфляцийн түвшин байгаа. Тэгэхээр сувда энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. Тэгэхээр 2026 оны 5 дугаар сарын Америк нэгдсэн улсын инфляцийн жилийн түвшин 4.2% болж өссөн байна. Тэгэхээр энэ нь 4 дугаар сарын 3.8%-аас бол одоо нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд за сүүлийн 3 жилийн бол хамгийн өндөр түвшинд бол хүрсэн байна. За тэгэхээр гол шалтгаан гэх юм бол инфляцийн энэхүү өсөлтийн гол хөшүүрэг нь бол за одоо эрчим хүчний үнийн өсөлт ялангуяа одоо шатхууны үн байсан бөгөөд за энэ Иран, Израилийн одоо зэвсэгт мөрөлдөөнтэй холбоотойгоор дэлхийн газрын төсний нийлүүлэлтэнд сөрөг нөлөө үзүүлж байгааг нь бол тод жишээ олж байна гэсэн үг. За тэгэхээр мөн суур инфляцийн хувьд бол одоо core инфляц гэж ярьдаг. Тэр бол хүнс болон эрчим хүчийг хассан одоо энэхүү суур инфляц нь жилийн 2.9% мөн гарсан байгаа. Тэр инфляцийн дарамт бол одоо энэ бүх салбарыг бол хамарч за өргөн үрээтэй бас болоогүй байгааг бас эндээс бол дүгнж болж байна гэсэн үг. Тэгэхээр эдийн засгчид болон шинжээчдийн үзэж байгаагаар инфляц нь одоо холбооны нөөцийн сангийн зорилтод 2% түвшнээс хол байгаа бөгөөд одоо энэ бодлогын үг бууруулах хүлээлтийг сулруулж за одоо харин ч эсэргээрээ бодлогын өндөр түвшинд хадгалах за эсвэл нэмэгдүүлэх шаардлага үүсч болцшгүй гэсэн таамуудыг бол гаргаад байна гэсэн үг. Тэгэхээр нёгоос сумаар энэ л да одоо тэгэхээр Федийн шийдвэр ер нь ямар хөө байна те тэгээд цааш ер нь яахаар байна. Тэгэхээр эх 7 хоногт бас яг одоо саяны тэрэг гарсан инфляцийн мэдээлэл дээр тулгуурлаад холбооны нөөцийн сангаас бас бодлогын хөвгд дэвшлүүлэхүү доошлуулах хөвгдөг шийдэж байгаа. Тэгэхээр энэ шийдвэр дэж цаашдаа бол
одоо юу гэдэг яг одоогийн байгааны төвшинг бол эргээд өсгөж эхлэх юм уу эсвэл үргэлжлүүлээ бууруулах юм уу гэдэгт бол үндсэн хариулт болно. Тэгэхээр яг зүгээр одоо инфляц бол мэдээж оройт орны асуудлаас болоод бол хүчтэй өдөөгдсөн нь бол үнэн. Гэхдээ нэг зүйл бас үүн дээр заавал дуртах нь зүйтэй. Энэ бол одоо ажлын байрны асуудал байна. Шинээр ажлын байр бол асар хүчтэй нэмэгдэж байгаа. За мэдээж одоо бидний ярьж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүртэл энэ дээр бол одоо маш том нөлөөлөл болж орж ирж байгаа. Тийм учраас шинээр ажлын байр бий болоод байгаа учраас эдийн засгийн өсөлтийн хурд бол удаашрахгүй гэж үзэх ийм нягууртай болж байгаа гэсэн үг. Тэгэхээр холбооны нөөцийн сангаас цаашдаа бууруулах байсан буюу зах зээлийг илүү одоо идэвхжүүлэх байсан тэрхүү бодлогын хүүг бол доош нь буулгах шаардлага бол харцангуй багасж байна гэсэн үг. За зөрөөд нөгөө талдаа инфляц ингээд хурдтай өсөд байгаа учраас магадгүй одоогийн байгаа энэ хүү одоо хүүгийн түвшинг бол нэмэгдүүлэх одоо үндсэн одоо шалтгаан болж болох юм боломж үүсэж байгаа. Тэгэхээр Федээс бол одоо ирэх одоо 18-нд тайлбарлагдах одоо энэ мэдээлэл бол маш хүчтэй одоо зах зээлд бол нөлөөлөх нь дамжиггүй. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол одоо одоогийн байгаа 375% бол эргээд бууруулна гэж хүлээжсэн бол энэ бол эргээд өсөж болчих одоо ийм магадлал байгаа учраас хөрөнгө оруулагчид бол ерөнхийдөө бас нэлээд айцтай хандж байгаа гэдгийг бол зах зээлийн хөдөлгөөнөөс бол бас харж болохоор байгаа. Тэгэхээр Кевин Воршийн хувьд бол өөрийнх нь баримталдаг үндсэн гол зарчим нь юу юм гэхээр ерөнхийдөө хатуу мөнгөний бодлогыг баримталж инфляцийг айлуулах дэш нь өсөхгүй байх гэдэг ийм зорилгыг одоо агуулдаг хэрхэн учраас одоо гаргах одоо хамгийн ихний шийдвэр бол магадгүй одоо өсгөх хандлага руугаа явах. Гэхдээ яг энэ удаагийнх дээр бол одоо шууд өсгөнө гэж хэлгээд хэцүү. Ягаад тэгэхээр Fed Watch Tool гэж байдаг олон одоо шинжээчдийн өгж байгаа саналаар харахад бол 97% таа бол яг хിവэр нь хадгалах гэсэн ийм одоо хүлээлт байна. За магадгүй тэрний дараагийн удаагийнх за эх жилийн 2 дугаар улирлын одоо хүртэлх бол дахиад 2 удаа нэмэгдүүлэх гэдэг одоо тэр зүйлийг яригадаад байгаа учраас энэ бол одоо хөрөнгө оруулагчдад бол одоо асар одоо бас айцыг дагуулж байгаа ийм асуудал болж байгаа юм. Тэгэхээр бас үүний зэрэгцээ Европын төв банкны бас бодлогын төвшин бодлогын хүүгийн шийдвэр бол гарсан байгаа. Энэ тал дээр тийм тэгэхээр өчигдөр Монголын цагаараа бас Европын энэ хүү бодлогын хүүгийн шийдвэр танилцуулагдсан. Тэгэхээр Европын хувьд бол 2.1 Европын хувьд болохоор инфляци бол бас эргээд өсөд эхэлсэн. За өнгөрсөн сард гэхэд бол 3% байсан инфляцийн түвшин бол 3.2% болж өссөн байж байгаа. За Америкийг бол харьцангуй бас арай удаанаар өсөж ийн гэж тайлбарлагдана. Гэсэдэж бодлогын хүүгийн шийдвэрийг бол Европын холбоо нэмчлээ. За 215% байхад нь бол 125 бейс поинтоор буюу 2.4% болтол нь бол нэмэгдүүлсэн байж байгаа. За энийг Кристин Лагард буюу одоо Европын төв банкны тэргүүлэгч хатагтай хэлснээр бол Европод бол стагфляц болоход бол их ойрхон байна. Инфляцтай байгаа мөртлөө ажилгүйдлийн түвшин өндөр байхыг бол одоо стагфляц гэж нэрлэдэг. Тэгэхээр үндсэн байх ёстой зорилт буюу 2% дээр байхаас одоо давсан буюу 3.2% хүрчиж байгаа учраас бид нар бол энийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй буюу инфляцийг бол ингэж хазаарлах шаардлага байна гэж бол одоо тайлбарлсан байгаа. За ингээд мөн адилхан эх жилийн 2 сар хүртэл бол ерөнхийдөө 2 удаагийн өсөх ийм үйл ажиллагааг бол бид нэр хийх болно гэдгийг бол тайлбарлсан. За үүн дээр нэмэх нь 2006 оны за эдийн засгийн өсөлтийг бол урд нь бол дайнаас өмнө 0.9% гэж үзчихсэн бол одоо энийг шин төсөөллөөр 0.8% болгосон ч гэдэг юм уу. За 27 оны хувьд бол 1.3% байсан 1.2% буюу эдийн засгийн өсөлтийг бол одоо саарна гэж үзэж байгаагаа бол тайлбарсан. Тэгэхээр энэ одоо өөрчлөлт бол одоо мэдээж Европын энэ хөрөнгөний зах зээлүүд дээр бол бас томоохон хөдөлгөөнийг бол одоо доош чиглэл рүү бол хөдлөсөн одоо ийм одоо хүчтэй мэдээлэл боллоо гэж харж байна. Тэгэхээр сонирхол макро эдийн засгийн сэдвээр сонирхолтой мэдээлэл хуваалцсанд баярлалаа. Бид үргэлжлүүлэн өнөөдрийн гарчиг буюу өнөөдрийн онцлог мэдээллүүдээр үргэлжлэх болно. Өнөөдрийн мэдээгээр онцлох хамгийн дотоодын нэг гоё мэдээ байна. Тэгэхээр тэр юу вэ гэхээр за Монгол улс анх удаа Global Youth Participation Index буюу дэлхийн залуучуудын нийгэм улс төрийн оролцоо хэмждэг олон улсын индексэд багтаж за нийт 142 орноос 75 дугаар дэмжлэгдсэн юм
сайн мэдээ бидэнд байна. За тус индексийг за European Partnership for Democracy байгууллага хэрэгжүүлдэг бөгөөд за Монгол улсыг хамруулах ажлыг зориг сангийн 23 дахь залуу манлайлал хөтөлбөрийн хүрээнд ажилласан Youth in Policy баг санаачлан хэрэгжүүлсэн байгаа юм. Тэгээ өмнө нь бол Монгол улсын холбогдох мэдээлэл судалгаа дутмаг байсан учраас энэхүү үнэлгээнд бол хамрагдаж байгаагүй. За тэгээд индекс нь бол залуучуудын оролцоог, за нийгэм, эдийн засаг, иргэний нийгмийн орон зай, улс төр, сонгуул гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр за нийт 41 үзүүлэлтээр 100 онооны системтэйгээр үнэлдэм байна. За тэгээд манай Монгол улсын тухайд бол нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр 81 оноо, за иргэний нийгмийн орон зай үзүүлэлтээр 58 оноо, сонгуулийн үзүүлэлтээр 58 оноо, за улс төрийн үзүүлэлтээр 43 оноо авч нийт дунд чинь 60 оноотой болоод инхүү 75 дугаар байрт 142 орноос бол шалгарч жагссан байна. Тэгэхээр хамгийн өндөр үнэлгээ авсан үзүүлэлт нь бол нийгмийн эдийн засгийн салбар байсан. За тэгээд үүнд бол залуучуудын за бичиг үсгийн тайлагдал, сургуульд хамрагдах төвшин болон за интернетийн хэрэглээний хүртээмжийг хүртээмж сайжирсан эргээр нөлөөлсөн байгаа энэ ийм өндөр дүнтэй харахад за гисэн хэдиж боловсролын тэгш байдлын үзүүлэлт харьцангуй бага үнэлгээ авч за хот хөдөөгийн залуучууд ажил эрхлээлт за амжиргааны өртөг дэд бүтцийн хүртээмж зэрэг ялгаатай сорилтуудтай нүүр тулж байгааг бол онцолсон ба. За харин сонгуулийн үзүүлэлтээр Монгол улс 58 оноо авсан гэж дурдсан. За энэ нь бол сонгуульд оролцох боломж харьцангуй нээлттэй боловч сонгогчийн боловсролыг дэмжих за санал өгөх үйл явцыг бол илүү хүртээмжтэй болгох шаардлагатайг бол харуулсан гэсэн ийм судалгааны үр дүнгууд гарсан байна. Тэгэхээр үзэгч та бүхэн бас үүнийг илүү дэлгэрүүлэн хараарай. Энэ бол бас манай Монгол улсыг илэрхийлэх маш чухал тоон үзүүлэлтүүдийн нэг баха гэж бодож байна. За үргэлжлүүлээд бас хүм болгоны за баг улс олгоны толгойн өвчин болоод байгаа сошиал хэрэглээ байгаа. Ялангуяа хүүхдүүдэд зориулсан сошиал хэрэглээ байна тий. Тэгэхээр Канадын засгийн газар хүүхдийн сошиал медиаг бас хязгаарлана гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ талаар сувдаа. За тэгэхээр Канадын засгийн газар бол 2026 оны 6 дугаар сарын 10-нд за одоо 16 наснаас доош хүүхдүүдийн одоо сошиал медиа хэрэглээг хориглох дижитал аюулгүй байдлын хуулийг бол парламентд бол өргөн бариад байгаа юм. Тэгэхээр за одоо энэхүү хуулийн төсөл нь хүүхдүүдийг цахим гадуурхалт за сэтгцийн эрүүл мэндийн хямрал за дундуулагч алгоритмуудаас хамгаалах зорилготой бөгөөд одоо зөвхөн сошиал медиа бус хиймэл оюуны чатботууд ч гэсэн аюулгүй байдлын стандарт тогтоохыг бол зорж гарсан юм хуулиуд байна. Тэгэхээр хуулийн өрөөнд бол за дижитал аюулгүй байдлын комиссийг бол шинээр байгуулж за одоо шаардлага хангаагүй платформудад дэлхийн одоо нийтийн орлогын 3%. За одоо энийг тайлбарлах юм бол торгуул ерөөхдөө ногдуулж байгаа. За тэгээд энэ нь болохоор хоёр янзаар ногдуулна гэсэн үг. Хамгийн ихнийх нь болохоор одоо үндэстэн дамсан томоохон компаниуд, корпорациуд одоо байх юм бол нийт одоо олж байгаа орлогын 3%-ийг за эсвэл арай жоохон жижиг компаниуд байх юм бол нийт орлогоос нь 10 сая канад долларыг одоо торгуул олгож авах иймэрхүү хоёр байдлаар авна. За тэгээд аль компани байна гэж шинжилгээ ерөөхдөө хийж аваад байдлаар торгуул авах юм бэлээ. Тэгэхээр ийм хатуу залтыг бас мөн оруулж өгсөн байна. За тэгэхээр энэхүү санаачлал нь бол за анх 2025 оны 12 дугаар сард гарсан бөгөөд за 16 наснаас доош насныхныг сошиал медиагаас хязгаарласан одоо дэлхийн анхны ус болох Австралийн туршлагатай бол нийцүүлж гаргасан байгаа даа. Тэгэхээр тус улс одоо уг хуулийг хэрэгжүүлснээр 1 сарын дотор 5 сая орчим өсвөр насны хэрэглэгчийн аккаунтыг бол идэхгүй болгосон байдаг юм байна. Тэгэхээр олон улсын хэмжээнд бол мөн Франц, Дани, Польш зэрэг улсууд хязгаарлалт нэвтрүүлэхээр мөн судалж байгаа. Судалж байгаа л за Грек улс бол 2027 оноос 15-аас доош насны хүүхдүүдийг одоо сошиал медиагаас хязгаарлах аль хэдийн зарласан байгаа юм байна. Тэгэхээр мөн Канада улсын хувьд бол хуулийн төсөл бүрэн батлагдаж хэрэгжүүд ойролцоогоор 2.5 орчим жил ерөөдөө шаарддаг мөн тооцоол гарсан байгаа юм байна. Тэгэхээр ялцч бол Австрали улсын одоо бөөхөөр бол яг энэ сошиал хязгаарлалт ялангуяа 16-аас доош насны хүүхдүүдэд сошиал медиаг хязгаарлахын хориг хууль бол эхэлсэн байгаа. Тэгэхээр манай улсын тухайд ч гэсэн бас энэ талаар яригдчих идэвхтэй яригдж байгаа гэж сонссон. Тэгэхээр бас үүнтэй холбогдуулан технологийн компаниуд одоо өөрийн одоо төхөөрөмж үйлдвэрлэл болон одоо үйлдвэрлэлийн систем шинжилэлтээрээ бас шинжилгүүд оруулаад ихснийг өнгөрсөн дугаар дээр бид Apple-ийн шинжилтүүдээр ярьсан байгаа. Тэгэхээр гэх мэтчлэн одоо ер нь бол дэлхийн нийтээрээ яг үүний эсрэг байгаа юм шиг одоо миний хувьд бол тийг санагдаж байна. Өргөжлүүлээд асуухад за Ираны дан ер нь эцэслэх өндөрлөж байгаа юм шиг байна гэсэн мэдээлэл гараад байна. Яагаад тэгэхээр сүүлийн 2 сарын турш газрын төсний үн бүр буурсараад хамгийн доод түвшинтэй байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр энэ талаар. Тэгэхээр өнөөдөр өглөө яг Монголын цагаар за нэг 6-аас 7 орчим цагийн үед Дональд Трампын бас мэдээлэл гарсан. Дональд Трамп ер нь бол одоо энэ амралтын өдрүүдээр Ирантай хийх одоо энхийн гэрээ одоо маш ойртож гинэ гэдгийг бас мэдгдсэн байж байгаа. За энэ нь одоо ерөнхийдөө маш одоо
сонирхолтой чухал мэдээлэл болж байна гэсэн үг л дээ. Яагаад тэгэхээр урд нь бол дандаа мэдээллүүдийг бид нар хилцээрийг хийн. За гал зогсоон л гэдэг гэрээнүүд яригддаг гэсэн үг. Яг энэ энхийн гэрээний талаар бас төдийлөн сайн яригддаг байлаа л да. Тэгэхээр энхийн гэрээ хийгдэж магадгүй гэсэн энэ мэдээлэл гарснаас хойшоо газрын төсний үн бол маш хурдтайгаар одоо бууж эхэллээ. За өчигдөр Монголын цагаар шөнийн 12 цагийн үед ойролцоогоор 91 ам доллартай байсан. За VTI газрын тосны үнэлгээ бол нэг $86 руу унсан байх жишээтэй. За Brent газрын тосны үнэлгээ бас 2 орчим хувиар унж ерөнхийдөө $88 дээр бол одоогийн байдлаар бол тогтож байна. За гисэн хэдиж энэ бол одоо юу гэдэг нь урт хугацаанд шууд одоо газрын тосыг ингээд эргээд одоо $60 руу $50 руу буулгах гэсэн одоо баталгаа болж чадахгүй гэдгийг бас яг томоохон судалгааны байгууллагууд хэлээд байна л да. Яагаад тэгэхээр яг одоогийн байгаа энэ хүн нөөц бол биднэрт бол өмнө нь байсан нөөцөөс хамаагүй бага болсон. Тийм учраас улс орнууд одоо энэ хүн нөөцийг одоо бүрдүүлэхийн тулд бол дахин худалдаа авалтыг хийх буюу энэ хүн одоо эрэлтийг бол үүсгэнэ. Тийм учраас бол явандаа одоо магадгүй дайн дууссанаар бол яг газрын төсний үнэлгээ бол буурах боломжтой. За гэсэн хэдий ч яг одоогийн ойрын нөхцөлд бол шууд буурна гэдэг дээр бол одоо итгэлгүй байгаагаа бол одоо шинжээчид бол хэлж эхэлж байна. За ингээ 2013 оноос хойш одоо жишээ нь Азийн хамгийн том одоо шатхууны нөөц болох Сингапурын шатхууны нөөц бол хамгийн доод түвшинд ирсэн байж байна. За сүүлийн 5-7 хоногийн турш Америк нэгдсэн улсын шатхууны нөөц хамгийн доор түвшинд өөрсөн ч гэдэг юм. Ингээд ер нь бол нөөц бүрдэлт гэдэг зүйл бол зайлшгүй шаардлагатай болж байгаа. Тэгэхээр магадгүй ойрхон дорнодын асуудлыг хагасан бүтсэн буюу амралтын өдрүүдээр бас шийдэгдэх боломж байгаа гэдгийг бас Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч уламжилсан нь бол зах зээл дээр иймэрхүү хөдөлгөөнүүдийг оруулаад. Тэгэхээр үргэлжлүүлэн сувтаас асуухад нөгөө домгийн шувуур гэж гэдэг чинь SpaceX IPO яг альбаасаар эхэлж байгаа шүү байна. Тэгэхээр SpaceX-ийн хувьд за Elon Musk бол яг үүний дараагаар бол одоо долларын их найзтай болно гэжсэн тийм. Тэгэхээр болж чадсан уу үгүй юу энэ тал дээр мэдээлэл өгөөч. Тэгэхээр их сурвалжуудаас ерөөхдөө харахад бол зарим мэдээллүүд нь бол баг зэрэг зөрж ийн л доо. Тэгэхээр зарим нь бол нэг тэрбум нэг их $80 бол тавсан гэж байна. Нөгөөдөл нь бол ингээд 980 гаруй орчим байна гэж хэлж байна. Тэгэхээр яг энэ талаар баталгаатай их сурвалж бол одоогоор яг эцэлж бол гараагүй байна. Тэгэхээр энэ талаар бас дараагийн мэдээллүүдээр бол хуваалцах болох байна. Тэгэхээр ямар ч байсан IPO бол өнөөдөр эхэлсэн байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор бас SpaceX-ийн 44 мянган ажилтан бас одоо долларын саятан болон буюу одоо компани хувьцаа одоо эзэмшиж байгаа ажилчдын хувьд бол ийм байна гэсэн ийм мэдээлэлүүд гарсан байна. Тэгэхээр бас энэ IPO бол хамгийн томд тооцогдож байгаа. Бас хамгийн том одоо IPO-уудын нэгээр тооцогдож байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой илүү дараагийн мэдээллүүд одоо хөрөнгөө босгож чадсан эсгэтэн мэдээллүүдийг бид эрт даваа гарагийн дугаарт өрсөн зүйтэй байх. Энд дээр би бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд ер нь бол гадны одоо компаниуд ялангуяа энэ томоохон IPO хийхийн өмнө бол илүү ажилчдаа буюу дотоод одоо хүмүүстэй бол яг энэ хүү хувьцаагаа өгөх хандлага их өндөр байдаг. Яагаад тэгдэм гэхээр энэ өөрөө нөгөө компани хувьцаагаа эзэмшиж байгаа. Тэгэд тэр нь тодорхой хугацаанд локтой буюу зарж болохгүй ийм гэрээтэй байдаг л да. Тийм учраас нөгөө зах зээл дээр шууд гараад хүмүүс худалдаж авсныхаа дараа зарах гэдэг тэр айцыг бол ерөнхийдөө нэлээд намжааж идэг. За SpaceX-ийн хувьд бол 12 дугаар сарын 12-нд хүртэл бол ерөнхийдөө энэ локтой байгаа буюу 6 сарын хугацаанд бол ерөнхийдөө ажилчид бол энийг зарах бас боломж нь хомс байгаа. Тийм учраас энэ бол зах зээл дээр шууд уналт орно гэхэд бол харцангуй тэрийг одоо хамгаалсан ийм үйл ажиллагаа болж байгаа. За мэдээж нөгөө талдаа ажилчид бол одоо сайтнууд тэр бомтнууд болж байгаа гэдгийг бол бид нар харж штэ. Тэгэхээр бидний хамгийн сайн мэддэг Nvidia компани бол яг энэ жишгээр ажилчид нь бол 70-аас дээш хувь нь бол одоо сайтнууд усан гэдэг бас мэдээлэл өгдөг. Гэтэ ер нь одоо яг мэрэгжлийн шинжээчийн зүгээс харахад SpaceX-ийн энэхүү IPO одоо хамгийн одоо амжилттай болох хувилбар гэх юм уу? Одоо хөрөнгө оруулагчид ер нь яаж оролцвол эсвэл одоо жишээлбэл 19 сарын 12 хүртэл ингээд өөрийнх нь хувьцаа логтой байгаа одоо энэ ажилтнуудын хувьд гэдэг ч юм уу? Ер нь яаж ямар хувилбараар ямар тактикаар ажиллавал амжилт олох уу? Яг одоогийн байдлаар харахад Android компаниуд бол бүгд одоо маш томоохон байгууллагууд байгаа. Дэлхийн бүхэл томчууд байж байгаа шүү дээ. Тэгэхээр Android-ууд бол өөрсдийнхөө хийх үйлдэлүүдийг бол хийх буюу бүх одоо хувьцааг ерөнхийдөө зах зээл рүү бол зарж дуусгах нь бол тодорхой болсон. За тэрч бодоход бүр зарим тохиолдолд бол одоо урьдчилсан захиалгууд дээр 2 дахин давж одоо захиалгын одоо захиалга хийгдсэн байгаа гэдгийг бол одоо харж болно. Тэгэхээр энэ бол мэдээж маш одоо шуурхаагаар зорьсондоо хүрнэ. Гэхдээ тэрний дараа бол 2 дахь зах зээл дээр гараад ирсний дараагаар хүмүүс яг энийг удаан хугацаанд авч үлдэх үү, барих уу гэдэг нь бол үндсэн гол одоо асуудал байгаа. Тэгэхээр би бас өмнөх нэвтрүүлгүүд дээр тайлбарлаж ирсэн. Дэлхийн хамгийн том одоо хөрөнгө оруулагч Warren Buffett хүртэл
IPO-н дээр бити оролцоо гэдгийг бол санал болгож байгаа гэдэг нь юуг илэрхийлж байгаа юм гэхээр хоёр дахь зах зээл дээр гарсны дараа хүмүүс бол маш их хүчтэйгээр бас зарах юм үйлдэл гарах боломжтой. За нөгөө талдаа арай нэг сэтгэл намжааж байгаа зүйл нь юу юм гэхээр саяны нөгөө бидний ярьдаг ажилчдад бол энэ хүү одоо хувьцаагаа бас зарах боломж нээгдэхгүй байгаа гэдэг талаасаа бас хүчтэй уналтыг бас хамгаална гэдэг одоо ийм зүйл харагдаж байна. Тэгэхээр ямар ч гэсэн зорьсондоо бол хүрж байгаа IPO бол одоо мөнгөн дүндээ бол хүрнэ гэдэг ийм л төсөл харагдаж байна. Тэгэхээр хөтөлбөрийн төгсгөлд бас нэгэн товчхон мэдээлэл өргөе. Энэ бол Anthropic компанитай холбоотой. Тодорхойлбол Anthropic компани өндөр чадамжтай Cloud Fable за 5 загвараа бол танилцуулсан байгаа. За энэ юугаараа одоо онцлог ялгаатай вэ гэхээр Anthropic компани өмнө нь энэхүү загвараа кибер аюулгүй байдал хохирол учруулж болзошгүй буюу одоо буруу гараар орвол аюул учруулж болзошгүй гэж үзээд олон нийтэд гарахаас татгалзаж одоо хязгаарлагдмал хүрээнд буюу одоо хитгэн одоо цөөн одоо тооны хүнд одоо ажиллуулж туршиж үзэж байсан. За тэгвэл одоо хэрэглээч кибер хадлага хийх эсвэл за одоо биологийн хорт байдас байдаг ч юм уу тий одоо ингээд арай нэг тэг буруу төрлийн одоо химийн нийтлэг яаж гаргаж авах вэ гэдэг байдлаар асуулт аваад хариултыг авахд бол одоо хариултыг нь шууд хааж за өмнөх одоо аюулгүй загвар болох Cloud Opus 4.8 руу шилжин одоо аюулгүй хариулт өгөх тусгай одоо хамгаалтын хаалтыг одоо суулгаж өгснөөр энэхүү олон нийтэд бол одоо ашиглах боломж бүртлээ. Тэгэхээр үр дүнгийн хувьд гэвэл Cloud одоо Fable 5 нь за програм хангамжийн инженерчил болон за мэдээлэл боловсруулах даалгавруудад бүр юр бусын өндөр гүйцэтгэл үзүүлж байгаа гэж гарсан байна. Тэгээ харьцуулаад харах юм бол одоо Cloud Opus 4.8 загвараас 10 гаруй хувиар илүү үр дүн үзүүлж байгаа гэсэн байна. За мөн Anthropic компани хамгаалтын хязгаарлалтын тодорхой хэмжээнд чөлөөсөн Cloud Mythos 5 хэмээх шинжлэхсэн загварыг бас нэгэн зэрэг танилцуулсан байгаа. Тэгэхээр үнийн хувьд гэвэл шинэ загварын үнэ за 1 сая одоо токны одоо өгдөл нь бол тутамд $10. За 1 сая токны гаралтын одоо өгдөл тутамд бол $50 одоо зарцуулна гэсэн байна. Тэгэхээр энэ бол Cloud Opus одоо 4.8-аас 2 дахин үнэтэй гэсэн үг. Тэгэхээр гэхдээ одоо урмжтай нь хугалахгүй илүү гүйцэтгэл өндөртэй байх нэ. За тэгэхээр энэ хүрээд ажлын хөтөлбөрийн маань баасан гарагийн дугаар өндөрлөж байна. Бид хөрөнгөний зах зээл, за геополитикийн асуудал, за технологи болон спортын маш өргөн цар хүрээнд өнөөдөр ярилцлаа. Тэгэхээр бидэндээ дуустал хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Ирэх даваа гарагийн шинэ дугаараараа эргэн уулзцгаая.